Анхаарал тавьсанд баярлалаа. Золоо шоуийг subscribe-аар дэмжээрэй. Яг энэ он цагтай холбогдуулаад та бол 1995 онд анхны шинэ жилийн хөтлөлт одоо бид нар урлагийн алтур гэж ярьдаг л да. Тэрийг хийсэн. Тэгэнгүүт нь манай засгийн газар маань энэ цар тахалтай холбогдуулаад шинэ жилийн байгууллагуудын шинэ жилүүдийг одоо хязгаарлагдсан байгаа одоо 30-аас дээш бол зөвшөөрөхгүй гэсэн байгаа. Тэгээ яг энэ тал дээр танаас асуумаар байна. Ер нь таны хувьд хамгийн тийм хөгжилтэй, инээдтэй шинэ жилийн хөтлөлт ямар байсан бол гоё дурсамжтай. За. Тэгэхээр миний хувьд бол яг номынхон дууг сонсоод ногоодо шүлгийн нууцсан тийм мэрэгжлийн хөтлөгч биш шүү дээ. Тэгээд энэ хөтлөлтийг одоо ерөнхийдөө нэг юм гадарлах ч юм уу нэг юм байдлыг яаж сурсан бэ гэхээр одоо UBS Лизийнхэн тийм Улаанбаатар Broadcasting UBS Лизийнхнийг бол хэлнэ. Ягаад гэхээр 98 99 онд UBS Music гэдэг нэвтрүүлэг хэлж ирсэн. Тэгээд тэр нь болохоор 5 дахь өдрийн шөнийн буюу тэг цаг хүртэл билүүд явдаг тийм 2 цагийн. Тэгээд тэрэн дээр болохоор болдоо би тэгээд UBS Music-ийн ангирмаагч тэгээ UBS Music-ийн бас ингээ мэрэгжлийн хөтлөгчдод ингээ нийлээд явдаг байсан. Тэгээд анх бол ангирмаагч санал тавьж ирсэн. Мэдээ UBS Music гэдэг ийм хөтөлбөр хийж байгаа маань шөнийн хөгжмийн хөтөлбөр. Тэгээд энэ дээр хөтлөгчөөр оролцооч гэдэг. Тэгэл эхнээс нь оролцсон. Тэгэл эхний нэг 2 илүү 3 дугаарыг бичиж явуулаад тэгээд тэрнээс хойш нөгөө тухайн үеийн техникийн боломж буюу тэр болгон бидэрт монтаж компьютер бичлэг бичих камер дээр тийм хэлбэг байгаагүй байхгүй. Одоогийнхтай харьцуулахад харьцуулж хэцүүсэн байгааз. Тэгээд сүүл рүүгээ шууд эфир болж ирсэн. Вау. Тэгээд зочд нь шууд бид нэр ч өөрсдөө шууд хөтлөлт. Тэгээд яах вэ? Хүн чинь нөгөө нэг тэгэл тулчаар тэгэл тулаад гардаг юм бэлээ. Мэдээж тухайн үед бол мэрэгжлийн хөтлөгч сэтгүүлчдийн хажууд бол мэдээж дутмаг зүйл зөндөө байсан. Гэхдээ тухайн үеийн Галд Өлөн Бадарсан чадварлаг тийм хүмүүстэй хамтарч ажиллах юм асар хурдан хугацаанд суралцсан авчиж байгаа. Тэгээд сүүлд нь бол одоо UBS Music ч өөрөө тусдаа бүр бие даасан channel болж өөрсөн шүү дээ. Тэгээд тэр нь ингээд үлдчихгүй юу? Мэргэжлийн мундаг нөгөө нэг тийм ТV-ийн найруулагч, редактор, сэтгүүлч нартай ингээд хамтраад ингээд шууд адилхан шууд эфирийн үнд ингээд шахагдаад явах чинь. Тэгээд байж байгаа л тэгээд нэг юм хийсэн чинь би ийм арга хэмжээ төрөл бүрийн янз янзын үйл ажиллагаа хөтэлдэг болцсон явжсэн гайхаад өөртөө ч сая гайхаад байдгийг. Тэгээд хөтөлтүүд дээр ер нь хөгжилтэй юмнууд гэвэл амар тийм сэтгэлд үлдсэн тийм хөгжилтэй юм нэг тохиолж байгаа юм санагдаад байх юм. Магадгүй тохиолж ирсэн баг. Тэр нь нөгөө нэг бичигдэж үлдээг гэж магадгүй толгоонд зүгээр маш гоё одоо нөгөө нэг зэрэгтэлтэйгээ гоё нэг дасаж эхэлсэн хөтөлтүүд гэвэл юу юм да. Одоо нөгөө ингээд өөртөө цогтоо зарлуулад тэгээд ингээд ээлжиж гар дуулдаг байсан уран бүтээлчтэйгээ зарлаад эхлэхээр айгуу тийм дотн учраас маш хурдан дасаад үзэгчтэй ч гэсэн хэлэхэд хүртэл айгуу гоё тийм хурдан дасаад хурдан нүүр хагардаг юм байлээ. Зүгээр яг нэг бас нэг нэр мартагдгүй нэг тохиолдол гарч ирсэн. Гэхдээ энэ хөгжилтөө гэхээс илүү айгуу тийм сонин тохиолдолтой. За. Толгоон дотор бодож байгаа зүйлийг амаараа ингээ хийлэхэд толгоондоо болохоор бодснороо хилчлээ гэж бодоод амаараа хийлээд тэгээд дараа нь өөр хүнээс сухаар шал өөрөөр хилцсэн байдаг тийм тохиолдолс гардаг юм байна. Дэгдэг. Үнэхээр би өөр дэдэг тийм тохиол гарсан. Тэгээ миний бүр хамгийн дотны хүн дээр гарсан. Манай болдоо шүү дээ. Тэгээ нэг шинэ жилийн нэлээд нэг томоогоо шинэ жилийн арга хэмжээнд дээр тэгээд болдоогоо зарлах болоод тэгээ гараад би болохоор ингээд тайзан нэргээ зарлахдаа ингэж хэлээд байгаа. Монгол улсын төрийн соёрхолд дуучин болд гэж зарлаад байгаа байхгүй. Толгойд гэж ажиллаад байгаа дотор тарих. Тэгээд буцаад ингээ алхсан чинь болдоо зөрөхтэй юу соёлын дээр нь ажилтсан бэ гэдэг зөрөхгүй. Тэгэхээр би энийгээд гинт бодохгүй шатаар ингээ тайзанс бууж захтаа би соёлын төрөний ажилтсан гэж хэлсэн байх та гэд бууж ирээд хамтран хөтлөжсэн нэг айдлаа гэдэг хөтлөгч эмэгтэй хөтлөгч байдیں۔ За. Айдлагаас би сая юу гэсэн бэ гэсэн чи соёлын төрөний ажилтан болдог ч гингээд тэгээд би яг хөөх ямар сони юм болчоо гэд гайхажсэн. Тэгээд яг хүн яг тийм тохиолдол байдгийн байлээ. Толгоон тархиндаа бодож байгаа амнаас гарч байгаа үг хоёр хоорондоо зөрчсөн тэрийг анзаардаггүй. Нэг мартагддаг юм ээ. Надад бас яг тийм зүйлүүд ер нь
тохиолдож ирсэн. Хоёлаа адилхан юм байна. Тохиолж ирсэн. Гэхдээ бас яг таны хэлдгэр шиг яг би бас нэг 2 3 яг арга хэмжээнд дэр бас нэг юм хэлэн ингээ хэлсэн гэж бодсон чи яг хүмүүс өөрөөр асуулж авч ирсэн. Бас нэг юм байна. Нэр эн чинь бас нэг биш удаа тохиолдсон юм байна. Жишээлбэл Голомт банкны арга хэмжээ хөтлөө байж ирсэн. Тэгээд яг өөрсдөө дотоод нэг тийм арга хэмжээ том баяр бас л нэг шинэ жил мэлтэй холбоотой байсан. Ойтой холбоотой байсан. Тэгээд ингээд текст уншихтаа болохоор чинь голомт хийхээ тий голомт компани гэж хэлээд яваад байгаа байхгүй би. Тэгээд тэгэж хэлжээ гэж бодоо яваад байгаа. Тэгээ явж яасан дундын нэг завсарлага болсон чинь манай найз тэнд ажилладаг гэсэн байхгүй. Мань уу ирсэн ээ. Мэдээ голомт хувьцаат компани гэж хэлээд байхын зүгээр л голомт компани гэж хэлчих. Тэгээ би юу хувьцаат компани лээ гэж бодоод тэгээ эргээд ингээд нөгөө хэлсэн юмнууд ингээд буцаага тархин доороос эргээсэн чинь миний амнаас гарахтаа болохоор голомт хувьцаат компани, голомт хувьцаат компани гэж хэлээд байсан байгаа байхгүй. Нэр яг тийм бас л нэг тийм жоохон бодлоо нөхөр юм байна да тий. Тий. Яг цаг үеийг бодох юм бол энэ бол бид нар ч байтугай бүр Америкийн улсын ерөнхийлөгч бас тийм алдаа гаргасан. Яг саяхан яг Republic намын том уулзалтан дээр яг сонгогчтойгоо уулзж байхдаа нэг залуу өрөн бүтээлч рэперийг дуудсан. Тэгээ нэрийг буруу дуудсан. Тэр нь яг маш сонирхолтой алдаа л да. Ягаад гэвэл тэр рэперийн нэр нь Little Pump. Gucci gang та энэ дог мэдхөө. Энэ дог дуулж байгаа рэпер. Тэгэнгүүт нь Дональд Трамп за одоо эрхэм хүндэт сонгогчдод одоо дараагийн маш одоо залуу үеийг байлдан дагуулж яваа мундаг өрөн бүтээлж байгаа. Тэгээ та бүхний өмнө Little Pimp гэдэг хэлсэн. Тэгэнгүүт сүлд нөрөө анзаарснаа Little Pump ladies and gentlemen. Тэгээ монголоор орчуулбал юу хиймдээд ирчээ. Монголоор нэлээд төвөгтэй л дөө. Харин тийм жоохон гизэл юм. Тийм хэдэн он төрсөн бэ? Би бол яг 91 он төрсөн. Одоо 30 хүрж байгаа. Маш гоё он байна тий. Ягаад гэхээр 90 онд монголчууд нийгмийн юугаа байгууламжаа өөрчилсөн тий. Байгууламжаа өөрчлөөд 91 оноос эхлээд бидний хамгийн хүнд үед эхэлж ирсэн. Гэхдээ яг зөв ахуй амьдралын хувьд бидний хувьд хүнд үед эхэлсэн боловч яг оюун санааны хувьд болон эрхчлөөний хувьд бол гайхалтай бүүмүүд үл эхэлсэн л дээ тий. Тэгэхээр тийм гоё цаг хугацаанд төрсөндөө баяртай байна. Тэгээ чиний ухаан ороод ингээд юмэг ингээд одоо тархиндаа бичээд ингээд хараад явж ирсэн үе чинь болохоор бүр гоё үе байж таарсан байна. Шинэ мянган руу ойртож ирсэн үе тий. Шинэ мянган гэхдээ бас миний нэг онцлог юу вэ гэвэл би 3 настайдаа аавчтайгаа зөв нэг Пош руу явсан. Тэгээ Пош төсөнгөдөө тэнд 10 жил төгсөөд дараа нь Германд 5 жил амьдраад тэнд их сургуулаа төгсөөд тэгээ Монголд ирээд яа. Ich bin ein Berliner гэж хэлэхгүй юу. За. Тэгээд ерөөхдөө зүү Европ мөн адил бас л тийм болж ирсэн шүү дээ. Тэгээд яг ганцхан Монгол улсны нийгмийн байгууламж өөрчлөг л дээ. Жишээлбэл Пош бол одоо жишээлбэл очиход бол бас тийм бас игүүлсэн байж таараа. Одоо ингээд бид нар зөрүүлээд ингээд хуучны нөгөө юуг баримт кино эдрийг харахад бол тий Польшууд хойд бол эдийн засаг эдгээр нь асар их том нөгөө нэг уналт болон асар их эрсдэлтэй үеүүдэд орж исэн тийм тохиолдолд тэр зөв Польш төр байдаг шүү дээ. Гэвч өнөөдрийн Польш улс бол гайхалтай улс байгаа. Полонд бол тий юу вэ гэхээр нөгөө жижиг дунд үйлдвэрлэл болон түүнтэй холбогдох тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр бол ерөөсөө Европт бол number 1 болцсон явж байгаа. Польш тэр тусмаа хөдөө аж ахуйн тоног хөрөмжин дээр шүү. Бүр тий амар супер байгаа. Дээрээс нь барилгын материалын одоо дунд оврын үйлдвэрлэлийн материал юун дээр тоног хөрөмжийн үйлдвэрлэл дээр бас аюу супер улс болсон байгаа. Герман бол угаасаа ойлгомжтой инженерүүдийн улс шүү дээ тий. Тэгээд хэр чи бол Польшид 10 жилээ мэрэгжил эзэмшээ боловсрол эзэмшээд тэгээд Германд ихтэй айлын сургууль төгссөн байх нь зөв үү? Тий, их дээд сургуулаа Германд төгссөн. Дээд сургууль төгснөө бүр тий. Мэргэжил юу байсан бэ? Бизнесийн удирдлагаар. Бизнесийн удирдлага супер байна. Гайхалтай байна. Тэгээд чи бол өнөөдрийн Европын бол бас асар их дээгүүр байр суурь эзэлж байгаа улс орноос бол мэдлэг боловсролыг эзэмшсэн байна гэдэгт би үнэхээр баярлж байна.
бас бахархаж. Би тэгсэн гэдэгтээ найдаж байна. Тэ хүн өөртөө итгэх хэрэгтэй. Тэгээ тэр тусмаа бидрээс дүү юм хүмүүс бол бүр илүү өөртөө маш их ихтэй байх хэрэгтэй. Ягаад тэгэхээр та нарт хэмжээ хязгааргүй ирээдүйд чинь цэлийж байгаа. Дээрээс нь та бүхэнд боломж ч юм байгаа. Дээрээс нь та бүхэн бүгдээрээ мэдлэг боловсролыг маш их дээдэлдэг учраас та бүхэн бол маш өндөр амжилтанд хүрэх итгэж байна. За танд баярлалаа. Танаас асуумаар байсан зүйлүүд юу гэвэл сүүлийн үед одоо Наранзан ах Raisin and Nuts гэдэг шинэ хамтлаг эрэгтэй залуучуудын хамтлаг байгуулсан. Яа ер нь бол гадаадын зах зээл Wasabi-сийг авч үзэх юм бол бас тэр хамтлагтай төстэй ер нь бол Азийн зах зээл рүү орох төлөвлөлт байгаа. Камертон хамтлаг жишээ нь манай зарим үзэгчид мэдэхгүй байгаа. Тэг ер нь дийлэх мэдэх байгаа. 2003 онд MTV-гийн Pop Asia Awards дээр бас нэлээд өндөрт дурдж исэн. Энэ хоёр өөр асуудал байгаа энэ. Юу болсон бэ гэхээр MTV-гийн бол Most Wanted гэдэг. Тэгээ Монголд яг нэг албан ёсны эрхтэйгээр Supervision гэдэг одоо тухайн үеийн л одоо IPTV-гийн эхлэл нь болж исэн л да. Одоо Наран Trade компанийн Supervision гэдэг тийм ээ. Кабелийн сүлжээ бий болгосон. Тэрэн дээрээ болохоор яг одоо MTV Asia тийм Азад зориулсан MTV-г албан ёсны эрхтэйгээр нь одоо ингээд олон нийт түгээдэг байсан байх нь л дээ. Тэгээд тухайн үеийн MTV-гийн нэртэй нэг VGN нэг видео нэг хөтлөгч нь хурж ирээд тэгээд энд шоу болоод тэгээд Наран Trade компани болон тэр MTV-гийн VJ эдэр ингээд тухайн хамтлагуудыг үзээд за энэ хамтлагийг бид нар MTV-гийн Most Wanted дээр зочин тэ онцлог зочин болгож оруулъя гэд. Тэгээд MTV-д бол орсон. Pop Asia болохоор шал ондоо. Тэгээд Японд зохион байгуулагддаг. Одоо ч гэсэн зохион байгуулагчаар байгаа. Тэр ямар учиртай байсан бэ гэхээр дэлхийн одоо маш олон улс орнууд байдаг. Тэр тусмаа Аз төв. Аз төв маань өөрөө болохоор маш олон улс орнтой тий. Бидний одоо мэддэг хэдхэн улс бол бидний мэддэг хэдхэн улсгаа болж таарад байгаа байхгүй. Бидний мэддэггүй зөндөө олон улс байгаа. Asia. Тэгээд Азийн улс орнууд донд энэ pop хөгжим тийм ээ хэрхэн яаж өгжөж энэ дээр хин ямар шин хөгжим гаргаж өөрсдийн зах зээл болон бусад зах зээл дээр стандартын төвшөнд те юуны тэргүүлэх хэмжээний хөгжүүлийг хин одоо авчирж ин тэр хүмүүсийг нийлүүлээд ингээд нэг тоглолт хийдэг. Энэ болохоор тийм уралдаан тэмцээн биш. Тэгээд нэг том паблишинг компаниуд тэрэн дээр судалгаа хийж ажилладаг юм байна л да. Тэгээд яг тухайн жил буюу 2003 онд Хонконгоос 2 артист, Японоос 2 артист, Солонгосоос 1 артист, тэгээд Монголоос бас 1 артистууд тодорч тэгээд Японд энэ тоглолт хийжсэн. Тэгээд тухайн үед одоо HOT гэж хамтлаг байдаг штэ. HOT. Солонгосын Korean boy band. Би мэдгүй юм байна. Тэгээ Korean boy band ахгүй юу. Тэгээд ерөнхийдөө нэг boy band-ууд Korean boy band-ууд дундаа бол бас асар их одоо амжилтанд хүрсэн boy band байгаа. Тэгээд тэрний дараагийн залгамж болсон хамтлаг нь болохоор Shinhwa гэдэг хамтлаг байсан. Тэгээд яг Shinhwa гэдэг тэр хамтлаг болохоор Солонгосынхаа төлөөллөө бид нар болохоор Монголоос Камертон төлөөллөө. Тэгээл ингээд хамтлагууд ингээд нийлээд Pop Asia 2003 дээр. Яг хөө тухайн арга хэмжээний гол одоо үүрэг нь болохоор pop урсгалыг хин улсууд те тэргүүлж одоо хөгжүүлж чадаж байна гэдэг төлөөллүүд нь нийлж тоглодог. Тийм том юм болж исэн. Тэгээд тэрэнд ямар ч сан улсынхаа нэрийг бол ороосон да баяртай байдаг. Тий. Тэр бол тухайн үеийг бодох юм бол маш том амжилт гэж харж байгаа. Тэгээд таны үүднээс чиний ярианыхын болохоор чинь юу яжсэн шүү дээ. Wasabi Raisin Nuts. Raisin Nuts гэдэг. Тэгээд миний хувьд бол тэдэрт маш их итгэж найдаж байгаа. Тэгээ маш их итгэж найдаж байгаа. Би юунд найдаад байна гэхээр монголчууд ерөнхийдөө одоо энэ оюун санаа, хөгжим, тэгээ түүнд хандах хандлага, мэдрэмжээр бол нэлээ өндөр байдаг хүмүүс монголчууд. За тэр тусмаа одоо яг Монгол охтуудын хувьд гэвэл Монгол эмэгтэйчүүд бусад Азийн улс орнуудыг бодвол царайны хувьд бол хоорондоо тийм давтагддаггүй өөр төрхтэй байгаад идэг. Тэгээ энэ нь яг давуу тал байхгүй юу?
Одоо ингээд моделийн бизнес, модель одоо тий загвар өмсгчдийн бизнес хийдэг эйженсинүүдэд болохоор тэр аягүй чухал байдаг аахгүй юу. Нөгөө ямар суурсын улс буюу тий ямар гаралтай улс байх вэ гэхээр хамгийн нэгдүгээр хоорондын царай нэм давтагдахааргүй нийтлэг бус царайтай байх хэрэгтэй гэдэг тийм хайлтаа хийдэг. А Монголд бол тэрэнд бол аягүй сайн тэнцтэй. Тэгэхээр дуучин дээр ч гэсэн мөн адил бас тийм. Одоо яг нэг ижилхэн хэвэн цэцгцэн юм шиг те гişүүдтэй хамтлаг байлаа. Уйдах амархан уйддаг байхгүй. Тэгээ ер нь ингээд одоо эргээд ингээд бидний өнгөрсөн цаг хугацаанд ч тэр одоо ч гэсэн цаг хугацаанд байгаа хамтлагуудыг ингээд хараад гişүүдийг харуул дөрөв төрхийн хувьд хоорондоо эрсдэс өөр харагддаг. Энэ болохоор бүх улс орнд тэр шоу бизнестэй мөрдөгдөг дүрм нөхгүй. Тэгэхээр монголчуудын хувьд бол найдар байгаа. Эмэгтэй охтын хамтлаг, эмэгтэйчүүдийн хамтлаг нэтэр гэхэд бол хоорондын царай нь бол ерөөсөө тийм жигд харагдаж өгдөг. Энэ бол аюу сайн тал нэгдүгээр. Хоёрдугаарх нь болохоор хэлний боловсрал болон мэдлэг дээр аюу сайн хурдтай өөрийн болгож чаддаг. Тэгэхээр заавал англи хэлтэнгүүдтэй өрсөлдөх нь бас чухал биш те. Магадгүй Япон, Солонгос, те Хятад гээл гих мэтлэнгээр ингээд оролдлогуудыг хийгээл байх тусмаа маш сайн. Тэгэхээр таны нөгөө нэрэнд дурдгдсан одоо wasabis тэгээд raisin nuts те энэ хоёр хамтлагийн гишүүд бол бүгдээрээ дуул хуурч чадрын хувьд супер сайн. Тэгэхээр бол надад бол найдлага бол төрж байгаа. Гэхдээ шоу бизнестэй нэг гимнэг жоохон Аз шаардах гэдэг байдаг шүү. Ямар Аз вэ гэхээр нөгөө эх орных нь дэмжигчд нь хэр сайн пуш хийж өгөн тэрийг хараад тэгээд ингээ гадагшаа одоо бид нар жишээлбэл заавал нөгөө нэг CD юм уу кассетэн дээр бичлэгээ барьчаад цаадаг гэж бүх шаардлагагүй шүү дээ. Маш олон нөгөө нэг сорсууд байна. Тэгээд маш олон платформуд байна. Маш олон веб пэйжүүд байна. Эдгээр ингээ шидэд байвал анхаарлын нэг татчвал тэдний өртөгтэй тэргүй хөөсрөл яваад өгч чинь. Тэгэхээр энэ дээр аягуулсаа бас сонсогч нар бас аягүй хариуцлагатай дэмжиж өгөх хэрэгтэй болов уу гэж боддог. Би бас таныг яг түн шигт оронгуудаа Пикаторогийн дүрд Пикатаро тэрний дүрийн судалгаа хийхэд таваас надад амар сонирхолтой зүйл хэлсэн. Мөн бас нэлээд ортой. Тэр нь юу гэвэл одоо Пикатаро англи хэлний оронд бас нэг өөрөө нэг тийм сонирхолтой содон хүний анхаарлыг татах зүйл хийсэн байгаа юм. Одоо Pineapple Pen гэдэг. Тэг нэг эн чинь болохоор өөрөө нэг рекламны дуу гэдэг байгаа шүү дээ. Тэг би одоо нэрийн зөв хэлж үгүй тэрийг хараад байгаа те. Пикатаро. Тэг. Би яшаалгадах юм. Пикатаро гэж байна. Пикатаро. Тийм байна. Пикатаро. Тэг. Комедиан хүн юм биш үү ер нь бол те. Комедиан хүн. Мөн бас одоо Америкийн хуучин ерөнхийлөгч Дональд Трамп Японд ирж байхад одоо бас Япон улсаас ерөнхий сайдаас солилцсон байгаа. Тухайд ясан Шинзо Абе ухтаж авахдаа бас нэг одоо соёлын арга хэмжээнд бас Пикатарог орсон. Тэгэхээр яг энэ хүний уран бүтээл ямар хүчтэй нөлөөлж чадж байна гэдгийг харуулсан гэж би бодож байгаа. Энэ тал дээр бас би ингээ юу гэж бодсон бэ гэвэл яг монголчууд одоо Монголд дэхүү хамтлаг ингээ дэлхийд ингээ гарчглаа. Түүнтэй адилхан бас нэг өөр нэг содон Пикатаро шиг төстөд бүр нэг одоо жоохон илий гэж хэлэх юм уу бүр нэг тийм хүний толгоонд гараагүй нэг тийм сэтэл төрөд Монголоос гарвал илүү гадаад зах зээл хүрэхэд илүү хурдтай байж магадгүй гэж бодоод л байна л да. Би тэрийг хэлж мэдэхгүй байна. Тийм яг ямар хувилбараар нь гарвал айгүй хурдтай энэ тэрийг би бол хэлж мэдэхгүй. Зүгээр юмны нэг тийм нэг юм Аз эзэн таардаг юм тохиолдол байдаг. Жишээлбэл энэ Пикатарогийн хувьд болохоор эн чинь өөрөө тийм промошн рекламны дуу, дээрээс нь айгүй богино дуу. Тэгээд билбордод билүүдээ ингээд дээшээ айгүй өндөр өрсөлдсөн өндөр дээр баг ихний топ 10 дээр ч үлээ жагссан дуу байдаг баг шүү. Билбордод өндөр дээр жагсан Азийн анхны дуу гэж баг тэгээд тэмдэглэгддэг. Мөн дээрээс нь билбордод жагсан хамгийн богинохон дууч гэж бас ингээ тий бас нэг тийм амжилтуудыг эзэлсэн байдаг. Тэгээд яг хуу хиний Пикатарогийн заавал энэ Apple Pen-ыг дөөрөөгаад ингээд байхад бас хэцүү. Ягаад гэхээр эн чинь өөрөө тийм төрбөл байдлаар хийчихэж байгаа байхгүй. Албадлагын журмаар бишэр тий. Хүн өөрийнхөө явах зам нь хэдэн сая сонголтын замнууд байгаа. Тухайн хөгжим нь өөрөө ч гэсэн мөн адилхан хэдэн зуун сая урсгал төрлүүд байгаа. Тэгээд Аз эзний асуудал нэгд байна.
Ерөнхийдөө зүгээр чаддгаар л хамгийн сайн хийх гэж л хичээвэл тэгээд болох байх гэж би бодож байна. Тэрнээс одоо юу гэдгийг нэрээ пикотара шиг хэдүүл үзээдэй гэдэг ч юм уу. Эсвэл бүгдээрээ одоо юу гэдгийг хин шиг чинь бүүмэд ингээл нэг тийм урслаар яваач гэж хэлж чадахгүй. Өөрийнх нь хийж байгаа зүйлээ хамгийн сайн болгох гэж хичээе. Зөв. Тэгээ хүү рокийн хувьд бол гоё штэ, супер. Тэгээд хүү рок өөрөө маш гоё шин зүйлийг бий болгосон. Хинт ч байхгүй хөгжмийн зэмсэг. Тийм байгааз. Хинт ч байхгүй хөгжмийн зэмсэг. Дээрэс нь дууны философи төр нэг шүлэг дууны үгнийхэн философийг харангууд аюугай философитой. Тэ? Туйлсын шин чанартай ч юм шиг, сургамжийн шин чанартай ч юм шиг, эсвэл нэг тийм слоган маягийн тэ нэг урайлаад байгаа ч юм шиг тийм шин чанартай ч юм шиг тийм дууныхаа философи нь үгний. Хөгжим нь болохоор хинт ч байхгүй хөгжмийн зэмсгээр тоглоод байдаг. Гэсэн мөртлөө одоогийн Европ, Америк одоо өөр улс орнуудын өнөөдөр яг ингээд идэвхтэй хэрэгэлдэг тэр бөмбөр хөгжим эдрийн яг ижлэгийн хэмжээнд эзэмшээд байдаг. Ингээ холиод микслээд тэнгуүтэ хаач байхгүй тийм цоош нэм рокийн урсгал бий болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хүү рок бол одоо шилбэл зөвхөн Монголын рок гэж хэлж болохгүй болчихж байгаа. Анхнаасаа шууд л дэлхийн рок дээр цоош нэг гоё урсгалыг бий болгоод ирлээ. Энэ мэн цаашаага хичнээн гоё салбарлаж ямар гоё хөгжил бий болж ямар олон дэлхийн улс орнуудын одоо шин хүү рокийн стилээр тоглодог артистууд төрөх болоо. Ямар олон гоё дуу тэ ямар олон гоё юм төрөх болоо гэдэг дээр бол миний хувьд бас их хүлээлттэй байгаа.